За сайн байцгаана уу? Радио Хаус 89.7 сонсож байгаа та бүхэнд маш их баярлалаа. Бид нар бас энэ явж байгаа подкаст болохоор ингээд видео болгоод тэгээд YouTube руу бас оруулчихж байгаа. Хэрэгтэй хүмүүс нь үзэж л байгаа тий. За ингээд энэ удаагийн зочноор сэтгэл засалч клиникийн профессор Эрдэнэт Рах маань хүрэлцэн ирлээ. За хашаа энэ чинь шинэхэн танил нь маш хэрэгтэй хүн гэж хэлсэн. Гэт яриага хашаа эхлэндээ. За яг хамгийн дөрөвдөө дөнгөж сайхан дгөө ярьжсэн тий. Сэтгэл засалч юмч сэтгэл зүйч хоёрын талаа ялгааг нь та нэг хэлж байна. Сэтгэл зүйч бол мобиз хүмүүнлэг тэр нийгмийн дээд сургуулиудыг 4 жилээр төгсдөг. Тэгэд төгсөөд сэтгэл зүйч болно. Сэтгэл засалч юмч бол 6 жил хангагч сурна. Дээрээс нь 2 жил сэтгцийн эмчийн резиденц сурна. Дээрээс нь 6 сарын сэтгэл заслын олгох курс юм. Одоо ер нь насан туршид янз бүрийн курс сураал явдаг. Тэгэхээр одоо илүү одоо нөгөө юу байх нь шүү дээ. Хүнийг одоо эхлээд антом бүх талаас нь үзээд дараа нь сэтгэл талаас нь үзээд тэгээ бүр ингээд сэтгэл зүйч засалж болдог байх нь шүү дээ, тийм ээ? Эмчилтэй. Тэгээ сэтгэл засалж эмч болоод. Энэ хордочлсон курс байна уу юу? Тим курстэй суучих гэсэн. 2 сарын хордочлсон сэтгэл засалчийн курс суучих гэсэн тийм. Харамсалтай байхгүй. За та одоо хэдэн жил ажиллаж байна мэргэжлэрээ? Одоо би бас нөө сэтгэл судлалын магистр. Нийлээд 25 дахь жилдээ. Яг сэтгэл засалч эмчээрээ бол сүүлийн 18 жил тасралтгүй. Сэтгэл засалч эмч гэж одоо Монголд шинэ гарсан мэргэжил үү? Эсвэл байсан уу? 1975 онд Дорж Ханд гэдэг залуу эмчийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын шугамар тухайн үеийн зөвлөлт холбоот улсад анх бэлдэж ирсэн. Тэгээд тухайн үеийн сэтгэл заслын эмчилгээ бол ерөнхийдөө нэг ховс эмчилгээ. Тэгээд ярианы засал гэж үндсэн юм хоёр урсгал байсан. Хажууд нь бол дэлхийд бол маш олон салбарлалсан байсан л та сэтгэл заслын эмчилгээ маань. Одоо ховсталаар хоёулаа хамгийн сүүлд 5 дахь өдөр битээр уулзаа танилцчихсэн гэж хэлсэн. Тэгэн гут надад айгүй сонир санагдсан юм 3500 хүнийг нэг удаагийн ховслоо тий суулгаж жагаад ховслод оруулж ирсэн гэж. 2005 онд UB Palace билег сонсч ирсэн. Одоо энэ оюун ухааны академийн Хатанбаатар шүү дээ. Яг тэрийг Монголд анх бий хийжсэн. Тэгээд амжилттай дампуурсан байдаг байгаа. Бизнес сэтгэлгээ жоохон таарав. Эмч хүн босгоор. Тэгэхээр ховсны талаар та дэлгэрэнгүй тайлбарлаж өгөөч. Тэ ховс гэдэг бол ерөнхийдөө тархины бор гадаргыг саадлын байдалд оруулаад хүний үл ухамсарлах руу шууд хандаж харилцдаг эмчилгээний нэг хэлбэр байгаа. Одоо тэгэхээр ингэнэ шүү дээ. Одоо ер нь бол ингээл одоо бүх өвчнүүдийн ер нь бол ингээл харахад бол үндсэн шалтгаанууд гэл. Одоо нэг хүмүүс бол ихэд гэлтэй. Энэ өвчин ер нь юунаас болоод үүсчээд ийн гэл ингэдэг тий. За одоо юу гэдэг илгэний БЦ вирус бол жишээлбэл тэрнээс болоод ингээд хавдрууд бол эндээс үүсч ийн гэсэн. Ер нь бол одоо ингээ хүн гэдэг зүйл бол хоттой одоо юу гэдэг ингээд амьдраад ирэхээр илүү их неврозтой болоод ингээд эхэлж байгаа. Тэгэхээр одоо юу энэ неврозын гол шалтгаанууд нь юу байх вэ? Ер нь бол за нэгдүгээрт хүн болгонд стрессийг даван туулах чадах гэсэн ойлголт байдаг. Тэрний юу гэхээр аав ээж нь тэр хүүхдийг багаас нь ирээдүйн амьдралд нь бэлддэг. Өөрөөр нь шийдвэр гаргуулдаг, өөрөөр нь өөрийг нь арчилж сургадаг, өөрийг нь нийгмийн харилцаанд орж асуудлуудыг шийдэх чадвар олгодог. Онлайн үед өвдөгч гэр бүл байх юм бол шүү дээ. Үнэхээр тийм гэр бүл төрж өссөн хүүхд бол хүн бол ирээдүйд амьдралд нь би дандаа хэлдэг. Газар хөдлөж галуу юусэн ч өөрийгөө авч гарах чадвартай. Одоо амжилтанд хүрсэн хүмүүсийн сэтгэл зүйн загвар бол тэр байгаа. Тэгээ би л юм байна да. Нөгөө талаар харамсалтай нь хүч хэрхийлэлтэй гэр бүлч гэдэг юм уу, харшилтсан гэр бүлч гэдэг юм уу, эсвэл эрх танхи өссөн ч гэдэг юм уу, эсвэл хаягдсан ч гэдэг юм уу, энэ дөрвөн загварын гэр бүл төрж өссөн хүмүүс бол сэтгэл зүйн үед бол харьцангуй сул, дархлаа сул гэсэн үг. Тийм болохоор тэд нар илүү стресс төртөмтгий. Тэгээд одоо сэтгэл зүйн шалтгаанд бие махбодын өвчин гэж байгаа, психосоматик хангах гэж байгаа. Нийт өвчний 70-80% сэтгэл зүйн шалтгаанд гэж үздэг. Энэ бол наад захын за харсны өвчнүүд байна. Бамбаа улчирхай байна, 2 дугаар хэв шинжийн чихрийн шижин байна, ходоодны шарах байна, даралт байна, нойргүйдэл байна, мэдрэл сулдал байна. За эмэгтэйчүүдийн янз бүрийн өвчнүүд байна. Гэх мэтлэн хор тавдарч гэсэн дурц явж байгаа. Дархлаа суларч байгаа юм чи. Маш олон өвчин ерөнхийдөө сэтгэл зүйн шалтгаанд гэж боддог. Тэгэхээр одоо нэг стресст ороод энэ хүчин зүйлүүд ороод дархлаа муудаал ингээл бүх юм даун болох нь байна шүү дээ. Тэгэлгүй хаа. Тэгэхээр гэр бүлийн харилцаа гэдэг чухал айгүй чухал байх нь ер нь хүүхэд өсгөлөө гэх тийм ээ. Тэр бол амин чухал сүнс ерөөсөө л аму жигнэг сахарын агуулмж маш бага. Транс тус агуулаагүй, хүнсний нэмэлтгүй, зохицуулах үйлчилгээтэй. Таны эрүүл мэндэд монголчуудын одоо гаргаж байгаа одоо хүүхдэд хүмүүжүүлэхтэй ч гэдэм үү те хүүхдтэйгээ харилцахтаа ч гэдэм өсвөр насны хүүхдүүдтэйгээ харилцахтаа ч гэдэм ер нь гаргаж байгаа алдаа таны хувьд ер нь юу гэж харагддаг вэ?
Сэтгэл зүйчийн хийх ажил юм уу эсвэл сэтгэл засалчийн хийх ажил юм? Сэтгэл зүйч бол зөвхөн сэтгэл зүйн зөвлөгөө өгдөг. Тийм. Сэтгэл засалч юм ч юм бол яалчгүй тэр нөгөө үл ухамсарлах уу одоо орчууд их ярьдаг болчиход байгаа шүү дээ. Далд ухамсар хүний мөн чанарын үндсэн суурь. Тэр далд ухамсардах процесс одоо эмгэг процессууд өвчин эмгэг асуудлуудыг шийддэг, эмчилдэг гэсэн үг. Одоо айдастай хүн байх юм бол нийт айдас фобиа гэдэг өвчин аваад үзэх юм бол 500 төрлийн фобиа байдаг. Сэтгэл гутрал, сэтгэл түгших эмгэгч гэдэг юм уу. Тэгээ хоёр туйлт эмгэгч гэдэг юм уу. За нойрны эмгэгүүд, хооллох одоо дурын эмгэгүүд гэдэг маш олон өвчин байгаа. Тэр болгоныг эмчилнэ. Гэр бүлд асуудал байна гэдэг чинь тэр гэр бүлийн гишүүд маань одоо аав ээж нь ч гэдэг юм уу. Өөрөөсөө сэтгэл зүйн ямар нэгэн сэтгцийн тулгамдсан асуудалтай учраас хоорондоо хэлэмээ олцож чаддаг үуч гэдэг юм уу те. Тэр болгоныг яг шийддэг ажил бол сэтгэл засалчийн ажил байгаа. Тэгэхээр ч одоо гэр бүл хүн зохиолоо гэл ингэдэг те. За мэдээж одоо хоёр хүн хоорондоо таалагдахад бие биендээ одоо гэдэг маш сайхан одоо аз жаргалыг өгөөл хоёрондоо ингээд нийлээд одоо үр хөвгттэй болоод гэр бүлтэй болно. Тэгээ нөгөө суугаад ирэнгуут одоо нэг үл ойлголцууд нэгсэн. Ингээд ирэхэр нөгөө тэр дотор үүсэж байгаа хүүхэд маань өөрөө өсөж байгаа хүүхэд маань их травматай болол одоо саяны сэтгэл зүйчд үүсгээд очих гээд байна да. Тий. Одоо гэр бүлийн амьдралын хямралын хоёр үе байдаг. Нэг нь 0-5 жилд залуу осууд маань дөнгөж танилцаад нэг гэрт ороод өрх толгой илж явахад асуудал юу гэхээр за зан төлөвийн ялгаанаас болж хоёр өөр орчинд өссөн хүмүүс байгаа тийм үү. Тэр төвшин гэр бүлийн уламжил соёл нь ялгаатай байх юм бол асуудлын нэг суурь. За дараачийн асуудал нь бол хүсүүсэйгөө хадам худын оролцоонууд байдаг. Өөр хүүхдүүдийн амьдралд орж ирэл бүр одоо манайд ер нь маш хэрэн л дээ. Тэрний нэг кейс л хадам ээж нь зөвхөн хүүгиндээ очиод тэр бэрийг хүн гэж тооцохгүй бүр шкамд хувцсуудыг бүгднийг унгааж агаад авч агаад дахиж яг өөрөөрөө өгөхөд тэгэд яг энэ шкава энд байрлуул энэ зургийг энд хүлэг гэд тэнгууд мэдээж бэр дургуутсан шүү дээ. Бас өөрийнх нь одоо орон зай руу халж байгаа учраас тэгээд тэрнээс болж зөрчил үүсчихсэн. Тэгээд иймэрхүү байдлаас болж салалтын хоёр дахь шалтгаан бол ялчгүй хадмуудын асуудал. За дараагийнх нь бол одоо юу санхүүгийн асуудал. Гэхдээ орчин үед бол бас харьцангуй гайг болсон. Аав ээж нь за залуучууд ч гэсэн өөрсдөө багасаа их ажил хийдэг болсон. Тодорхой хэмжээний орлогын хүүс үртэй болсон. За тэгэж одоо гэрлэлт бол хуучныг одоо социализмын үеч гэдэг юм тэр үеийг бодох юм бол харьцангуй жоохон хожуу болж байгаа шүү дээ. Хуучин бол ерөөсөө нэг 19 сартаа гэр бүл болчих хандлагатай байсан бол одоо бол 20 нэлээд гарчаад дээд сургуулаа төгссөн ажил төрөлтэй болчиход тэгээд гэр бүл болж байгаа. Тэгэхээр энэ санхүүгийн асуудал нь харьцангуй гайгүй. За дараагийн асуудал бол хүүхдийн хүмүүжил асаргааны. Хүүхдтэй болно. Гэр бүлд хүүхдээ хэн нөсөх үү те. Хэн имлэг авч явах уу, памперсыг хэн авах уу гэл гихшин хэн босох уу гэл. Эмэгтэйчүүд болсон та тийм ээ. Ер нь өвдөгч гэр бүлийн хувьд бол аль аль нь босох. Би яг сая сонслоо. Хоёулаа зүг босох хэрэгтэй гэж ярьж байна тийм. Тэ ээжж. Одоо ямар сандаа миний нэг жишээ байгаа юм. Дээр үед манай дунд охин нэг 6 сартай. Манай одоо том буруу ээж 85-ны найр болоод. Тэгээ бид нар хөдөө очдөг байхгүй юу? Ингээд 100 милион сумд. Тэгсэн чинь ингээд мэдээж хамаатнууд юм чинь найрлаад тэнгүүд би уугчдаг ихнэрээ унтуулад. Тэгээд би унтаад гэсэн чинь манай хамаатнууд шүн намайг сэргээд хүүе баатраа хүрээ дээрш босооч унтах гэдэг таа гэсэн чинь би нойроо харамлаад би зүүзэг өгч штэ хөхүүлэн штэ гэсэн чинь өөдөө чи саваад ой баатар чи хөхтэй болсон юм байна. Одоо хүртэл инеж хэд. Тийм тэгэхээр ер нь бол оновчтой үйлбэр бол аль аль нь л босох. Тийм байна. Ээлжлэл босох юм бол ядралт нь бага байх нь шүү дээ. Эмэгтэй чинь шөнө одоо 3 4 босчвол оронд нь эрэхтэй 1 2 босоод өгчих юм бол тэгэл. Нэмлэг рүү ч гэсэн ер нь хамт явах зүгээр шүү дээ. Яг заа. Машинтайгаа яваал нэг машина парклаад нөгөөх нь нэмлэг рүүгээ ороолч үгүй юм тийм. Тэгээд харилцан ойлголцол, хайрлалцал, хүндлэлцэл тэнд явж байгаа шүү. Төлбөрөө төлөөл ингээд бүр ажлыг маш сайхан амжуулна. Тэгэл эрсэл эрэгтэйчүүд нь бас жоохон тэр тал дээр жоохон хойрох юм шиг надад бас санагдаад байна. Харамсалтай байна. Одоо ингээд эмгэг одоо саяны асуудал гэр бүлийн асуудал дээр гэхэд л зүгээр ингээд эмгэг асуудал үүслэх юм бол хоёулаа цуг очих хэрэгтэй юу? Ганцаар очих уу? Тус тустай. Яг хөө гэр бүлийн зөвлөгөө заслын тактик техникүүд янз бүр байдаг. Хосороо очдөг нь шийдэг. Гэхдээ би бол тус туснаа авдаг. Яг л тэр чинь зөрчил үүсэж байгаа гэдэг чинь тодорхой хэмжээний гомдлот хөрөнгөлөгдсөн байгаа шүү дээ. Хоёулаа над дээр ороод ирэх юм бол хэрэлдээ наачих. Яг зөв. Ялгаа нь миний хажууд. Өмнө нь хоёулаа байдаг гэсэн бол чи тэгээд ингээд чи өөрөө ингээд тэгэл хэлсэн шүү дээ. Тэгэхээр аль альнийх нь гомдлын тайлчаад тэгээд аяанда тэд нар шиглэмээ олцчихдээ. Одоо ингээд гэр бүл яг одоо ингээд эмчилгээнд явхад ер нь хэдээс хэд хоног шаарддаг уу?
Одоо жишээ нь дээр үед над дээр нэг сэтгэл төгсөх эмгэгтэй одоо олон улсын өвчний англиар бол F41-тэй нэг ах иржсэн. 20 жил эмнэлгээр явсан. Тэгэд энэ сэтгэл зүйн шалтгаанд бие махбодын өвчин эмгэг, сэтгцийн зарим өвчин эмгэгийн хувьд нэг асуудал хүндрэл нь юу гэхээр манай эмчнэр энэ өвчнүүдийг мэддэггүй. Одоо Америк 911 дуудлагт бол шууд ингээл уулзаал ярилцлага асуумж ханаамны заавалтай энэ төгсөх эмгэг биш гэж тэд нар бол мэдчихэдэг. Манай 103-ын мэддэггүй. Яг л гэхээр одоо ангахад ер нь өвчнүүдийн англи байгаа шүү дээ. Нэр хүндтэй өвчнүүд байна. Одоо хашаагийн зүрхний өвчин бол айгүй нэр хүндтэй өвчин шүү дээ. Эмчнэр нь ч айгүй нэр хүндтэй. За хавдрынхан ч гэдэг юм уу, гэмтлийнхэн ч гэдэг юм уу, доторынхан ч гэдэг юм уу. Нэр хүнд муутай өвчин гэж байгаа. Энд бол арьс өнгөний өвчнүүд, за доох, сүрье, манай сэтгцийн өвчин байсан бол харин энэ ковидоос хойш аливаа юм хоёр талтай гэдэг шиг дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас ч гэсэн сэтгэл зүй сэтгцийн асуудал ямар чухал вэ гэдгийг ойлгосон. За мэдээж манай яамныхан ч гэсэн ойлгосон. Нөгөө талаар сэтгэл зүйчид маш ихээр Монголд одоо төгсдөг болсон. Жилд бараг 3000 байна. Зөвхөн багшийн дэдийн сэтгэл судлалын ангийн 1-ээс 4-р курс гэсэн чинь бараг 1000-аад оюутан байна гэж хэлээ. Бараг зөвхөн тэрүүгээр л дэд сургууль байгуулах хэмжээний. Тэгэхээр ач холбогдлыг бол одоо арт маяг за удирдлагч гэсэн айгүй ойлгодог болсон. 2-7 хоногийн өмнө амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх манай сэтгцийн чуулган болсон олон улсын хорл болсон. Тэгээд тэн дээр харамсалтай тоонууд яригчлаа юм л да. Хуучин бол ер нь хүмүүс нэлээд сонсдог байсан шүү дээ. Юу гэдэг Япон солонгос амиа хорлолтоор те сургуулийн насны хүүхдүүдийн амиа хорлолт айгүй өндөр. Одоо Японд ч амиа хорлолдог ой мод гэж байна, хад гэж байна, гүүр гэж байна. За одоо Нью-Йорк те гүүр. Гэтэл Монгол маань 90-ад оноос энэ зах зээл шилжснээс хойш амиа хорлолт бол ихссэн. За тэгээд тэр 2-7 хоногийн өмнөх чуулган дээр Монгол Азтай зүүн өмнөд Аз бүстэй хоёрт явж илаа. Амиа хорлолч. Дандаа ирчүүд юу? Ер нь бол ихэнх нь ирчүүд. Тэгээд харамсалтай дандаа хөдөлмөрийн насныхан. Залуучууд л их яваад байгаа юм байна. Тий. Тэгсэн чинь Америкийн амиа хорлолтын судлалын Калифорни их сургуулийн доктор Ховер гэдэг нэг авгаа ирсэн. Тэгээд тэрний судалгаагаар дэлхийн хандлага одоо ямар насны хүмүүс амиа хорлох хандлагатай болсон гэж бодож байна. Ахмын нас 35-аас дээш. Залуучууд 5-аас 10. Амар юм яг. Амар таа сонсож байгаа. Тэгээд энэ тэгвэл Япон солонгос хоёр яагаад амиа хорлолтын түвшин гэж бууруулж чадсан бэ гэхлээр 5 үе шаттай системтэй арга хэмжээнүүдийг айгүй удаан хугацааны турш явуулсан юм байна. Наазах нөгөө сүүлийн гүүрийг чинь хаалттай болгоцсон, уцтай болгоцсон тий. Хашаад мэдж байгаа шүү дээ. Үсрэх боломжгүй болгоцсон. Гих мэтлээ. Нөгөө талаар дунд сургуульд гэр бүл рүү чиглэсэн одоо соён гэгэрүүлэх ажлууд маш их хийдэг болсон. Тийм. Тэгээд 911 шиг одоо нөгөө манай хүүхдийн утас гэж байдаг шүү дээ. 1100 зөвлөө. Яг тиймэрхүү утасууд бол маш идэвхтэй ажилладаг болсон. Ямар нэгэн асуудал тулгамдах юм бол тэр орны хүүхдүүд ерөөсөө шууд тийшээ залгаж яадаг. Өөртөө. Тийм. Тэгэл одоо ямар нэгэн зөвөрч гэдэг юм уу стрессээ ингээд ярих нь тийм үү? Тэгээд сургуулиудад сэтгэл зүйн хичээлүүд орж байгаа. Тэнд нөгөө стрессээ тайлах аргуудыг бүр багаас нь заагаад явдаг болсон. За одоо манай ч гэсэн сургуулиуд ерөнхийдөө бас сэтгэл зүйчтэй болчиход байгаа шүү дээ. Тийм одоо миний мэдээр 300 хэдэн сургуульд сэтгэл зүйч байгаа. Гэхдээ илүү олон болох шаардлагатай. 500 хүүхдэд нэг сэтгэл зүйч байх ёстой гэсэн статистик байдаг. Харамсалтай нь бол одоохондоо тэр хэмжээнд хүрэхгүй байгаа л да. Одоо 2-3 мянган сурагчтай сургуульд нэг сэтгэл зүйч байх жишээтэй энэ хаач хөрөхгүй шүү дээ. Нөгөө талаар энэ дээр бас нэг нууцлалын асуудал аюул чухал байдаг. Сэтгэл зүйн зөвлөгөө засал дээр. Гэтэл зарим сургуулийн одоо нийгмийн ажилтан багш нь ч гэдэг юм уу. Нөгөө нууцыг ярьчдаг бүр ангийнханд нь ярьчихсан тохиолдол багш нартай ярьсан тохиолдлууд харамсалтай нь гарч ирсэн. Бүр нэг хувийн сургуулийн сэтгэл зүйчийн өрөөнийхэн дээр камер тавьсан байлаа хаа. Сонсоод үгүй. Зөвөр үзэлхэн энэ өрөөрөө орох нь гэдгийг. Жимний хувцсалх өрөөнд камер үйж байдаг юм те. Юм алга болоод байгаа болохоор гэл. Одоо ингэж бүр ойлголцоо болоод байгаа хоёр гэр бүл дээр тань дээр цаг аваад үзүүлээд ингэж эвлэрэх магадлал хэдөө. За одоо дунджаар маад нэг 750 хүн ирдیں۔ Тэрний 3-1 дунджаар гэр бүлийн асуудал байдаг. За тэгээ асуудал янз бүр байгаа шүү дээ. Түрүүний хэлсэн шалтгаанууд. Гэр бүлийн хямралын 2 дахь үе гэж байгаа. Тэр хамт амьдраад 20-25 дахь жил дээр
тулдаг. Яг гэвэл нөгөө хүүхдүүд нь том болоод яваад өгдөг. Тэгэнгүүт тэр хугацаанд тэр хос юугаач мэдгүй одоо ухаарах завдалгүй л те хүүхдүүдийн хөдөлгөөн ажил мэргэжил цалин орлого гэл амьдрал гэдэг нэг үдсэн чинь хүүхдүүд нь явчихдаг. Тэгэнгүүт аль нь хоосон шууны өөрний хамшин гэж байдаг. Тийм илэрдэг. Өөрний хоосорсон мэдрэмж. Тэгэд хоорондоо ойлголцож харилцаж чадхаа болцсон байдаг. Тэгэд энэ үе дээр бас салалт хамгийн өндөр байдаг гэсэн статистик байдаг. Юу дотлаа гэж тэр хоёроо хэрэлдэг байна. Шал өөр хүн болсон байдаг. Анх тий суусан хүнээс нь шал өөр танихын аргагүй тий магадгүй тэр чи амьдралын явцад тэмцлийн явцад зан ааш нь илүү муухай л болно шүү дээ тий. Хүн илүү мэдих тусмаа одоо гадаадд бол сэтгэл одоо засалч эмчнэр бол олон шүү дээ тийм ээ. Тэгээ нөгөө тухайн би одоо эмчнэр очиод цаг аваад ингээ үзүүлнэхээр манайх ч бол одоо өмнө нь бол тэнэг мангар одоо энэ чи юусоо ингээд энэ хүн чи ер нь яг эврүүл хүн биш шүү дээ. 7 хоног нэг удаа очдог хүн гэдэг байсан болвол тийм. Тэгэхээр ч одоо ер нь бол тэр нь байнга очиж л байх хэрэгтэй юм шиг байна. Одоо бол гайг болцсон. Тэр 2000 оны ихээр одоо би чинь 7 10 14 хоногоор надад ганц ч хүн ирэхгүй. Өрөөндөө ном уншил сууж идэг байлаа шүү дээ. Тэгээ яг нөгөө курсын найз нар байна. Тэгээд дуудлагаар одоо нэгдүгээр имлэг дээр ч гэдэг юм уу очдог. За тэгээд 2008 онд яг засал хийгээд эхэлж байхад бол бас л яг хашаагийн сая хилдэгчлэн за энэ нөгөө шар хадны нөхдүүд сэтгэл засалч дээр очдог. Энэ галзуу солиотой амтан гэдэг байсан бол ковидоос хойш хандлага өөрчлөгдсөн. Одоо бол ер нь баг хөдөлгөөнд сэтгэл засалч дээр очиж онцлуулахгүй л өөрөө асуудалтай болж байгаа. Та ингээд над дээр ирдэг гэдээ яриад ер нь танд үзүүлбэл хаана очих юм бэ? Төлөвийн зүүн талд гандирсан яг арын байшинд байдیں۔ Хувь имлэг. Хувь. Очтой ойролцоогоор уулзахад бол нэг 10-аас 14 хоног хагасаар хүлээн. Ингэсэн юм анчиг шүү. Таарлтан гот бариад аа тий. Энд чинь нэг ингэсэн нэг ийм болсон. Тэгээ би бас ингээ харахад үр дүн айгу өндөр байгаа. Өндөр. Маш өндөр байгаа болохоор би бол одоо шилбэл нэг ямар яах нь одоо айгу багарсан тэр маань юу гэхээр хоёр юм зэрэг нийлүүлээд байна. Сэтгэл засалчийн хийгээд дээрээс нь нэмээд хоолстой бүх юм хийж байгаа. Одоо дэмий имчилгээ бас бичиж байгаа шүү дээ. Одоо дэмий имчилгээгээр нойргүүдл бүх төрөл солиорлын эсрэг юм байна, гутарлын эсрэг байна, төгшөлтийн эсрэг байна, нойргуудлын эсрэг байна гэл гих мэтлэн. Тэгээ нөгөө дөрөвний сэтгэл зүйн шалтгаанд бие махбодын өвчнүүдэд чинь сэтгцнөлөө тэмлэг шүү дээ. Тийм. Энэ нөгөө Оросууд ирээл нэг архинаас гаргаад кодлчдаг гэдэг юм яриад чинь энэ яг ямар учиртай? Воронцов гэдэг Орос байгаа. Тийм. Би 2010 онд яг Москвад очиж тэр курстанд сууж ирсэн. Давженко гэдэг нэг хар тэнгисийн ирэг дээр байдаг хотод нэг доктор байсан. Тэр айгу тийм баяргал бүдүүн хоолойтой их сүрлэг хүн байсан гэдгийг. Тэгээд энэ код имчилгээг анх гаргасан. Тэр нь юу гэхээр ерөөхдөө бол ховс явж байгаа. Гэхдээ сүрдүүлдэг ховс. Тэгээд тэр Давженко түүхүүдээ ярина л да. Одоо ингээд та хэдэн жилээр архинаас гармаар байна. За 3 жил, 5 жил. За тэгвэл яг 3 5 жилээр таныг архинаас гарна гэж ховсдож байхдаа нөгөө өгнүүдээ хэлнэ. Та 5 жил одоо 25 он гэх юм бол 30 оны 12 сарын 31 хүртэл та арх огт амсахгүй гэхгүй амсч юм бол та шууд бурхан болно, шигдээс болно гэж айлгадаг. Тэгээ түүхээ ярьдаг. Манай нэг үйлчлүүлэгч үнэхээр 3 жилээр кодлуулад 12 сарын 31-нд дуустал кодлуулсан байсан чинь яг 31-ний 12 цагаас нэг хэдхэн минутын өмнө 100 татсан чинь тэгээд зүрхээр явцсан гэж. Тийм аимшигын түүхүүд ярьдаг. Тэгээд тэр Давженко дээр үнэхээр үр дүнтэй байсан байдаг. Тухайн үеийн зөвлөлт холбоотуулсан коммунист намын төв хорооны гишүүд очиж гардаг. Бүр энэ Сибирээс хүртэл очдог. Тэгээд тэр чинь тодорхой шалгууртай. Эхлээд мэдээж хүсэх ёстой. Хүсэж байгаа юм чин дор хэж 14 хоног арх уухгүй байх ёстой. Үнэхээр тэсгүй хүмүүс бол тэгээ замаасаа няцаад буцаа явчихна шүү дээ. Тэгээ 14 хоногууд тэр Давженкогийн имлэгийн үүд нь ингээд бахан домог болсон ингээд хүмүүс юм ярьж яадаг. За тэгээд оронгууд нь ховсоо хийн. Тэгэл одоо энэ Воронцов ч гэсэн гэхдээ яг эмч болгоны техник нь өөр юм шиг байна. Давженко өөрөө 26 шав бэлдсэн гэдгийг. Тэрний нэг нь миний одоо багш Евтушенко гэдэг Украин үнэлтэд гэхдээ Москвад амьдардаг. Тэр би тэр сургалтанд сууж ирсэн. Тэгэл дараа нэг бэлэгдлийн ямар нэгэн үйлдэл хийдэг. Ховцсныхаа дараа. За одоо чи ингээд 10 жил арх уухгүй гэдэг ч гэдэг юм та. Тэгэл нэлээ өнөл арчдаг. Тэр юу сэтгэл зүйн талаас л юм байна шүү. Ерөөсөө сэтгэл зүйн. Сэтгэл заслын имчилгээ та ховс. Та ховс идэггүй.
Хэлгүй яах вэ? Би чи 2000 онд бурхан сурч ирсэн. Сая 3500 өнийг зэрэг хувцсан гэж. 2005 онд би UB Palace нэг лекц уншижсэн. Ойдогтолтын тухай. Тэгээд угаасаа тэн чинь ховс байгаа юм чинь. Тэгээд тэнд 3500 ховс хийж. Өдөр бол дуртай эмэгтэйгээ найрна гэж ойлгож болох юм. Ер нь л амархан. Тэр бат нэг пикап гэсэн нэг сургалт байдаг. За. Тэр нь одоо хэрэглээний сэтгэл судлалын нэг салбар л да. Таалагдсан үнэ өөртөө татах гэсэн тийм урлаг байгаа. Тэгэхээр одоо яам гэсэн үг үү? Тэр чинь тэгэл яриа яаж эхлэх үү гэдгээс эхлэн штэ. Нүдрүү нь хизээ яаж харах уу? Дууныхаа онгайсыг яаж хуурах уу? Хизээ юм ярих уу? Хизээ юм ярихгүй. Яриул яг юу ярих вэ? Хизээ хамгаах уу гэх. Энэ бол бүхэлдэн тактик. Ерөөсөө. Тэгээ би одоо энийг одоо мдээгүй өөрөөс орчих гэж байх уу? Зүм байгаа шүү дээ. Байгалаас иргэчин амтны зүм. Ийм өөртөө ихтэй гэж болох юм. Өдөө гаргаад ингээд ингэдэж шүү дээ. Тэгээ энэ дээр бол угаасаа нэг эмгтээчүүдийн сэтгэл зүйн маань байгаа шүү дээ. За эрэгтэйчүүдийн сэтгэл зүй. Мэдээж биологийн үндсэн үүргүүдийн нэг нь бол үр удмаа үлдээх. Тэнгүүд эмгтэй хүн ямар эрэгтэй хүнийг хайдаг вэ гэхлээр одоо өөрийг нь тэжээх, өөрийг нь хамгаалах. За чулуун зэвсгийн үед бол тэр нэг том биетэй баатрууд байдагсан. Одоо нөгөө бөхчүүдэд хүүхнүүд нугсах шүү дээ. За явцын дунд одоо нийгмийн хөгжлийн явцын дунд тэр загвар арай жоохон өөрчлөгдөд илүү баян эсвэл илүү хөгжилтэй, илүү ухаантай тийм хүмүүс рүү хүүхнүүд явдаг болсон. Ямар санда нэг ийм авингоо байдгийн. Нэг Нобелийн шагналтан царай муутай эрдэмтэн дээр нэг хой мис хүүхэн очоод хоёулаа гэр бүл болоо гэлдэг байхгүй юу. Яагаад гэлтгсэн чи одоо та бит хоёроос тань шиг ухаантай над шиг царайлаг хүүхэд гарна штэ гэсэн чи нөгөө эрдэмтэн маань чам шиг тэнэг над шиг царай бодоо өгдөг шиг яах гэж. Эсрэгээрэл юм байна шүү. Тэрээс их нээж болохгүй. Залуучууд маань энэ гэр бүл салж байгаа хүмүүс маань сэтгэл засал хийлгэж байгаа хүмүүс маань зөвхөн энгийнээр өөрсдөө яаж тэр харилцаагаа тий айтайхан болгож болох уу, уусгаж болох уу? Мэдээж буулт хийхээс л эхлэх байх л та. Гэхдээ ер нь энгийнээр ер нь хүн юун дээр их алдаад шиг нэг ерөнхийдөө хэлвэл мэдээж хүний юм өөр. Тэгэхээр түрүүний хэлсэнчлэн зан төлөвийн ялгаанаас гэдэг маань хүн санаатай эсвэл санаандгүйгээр нөгөө хүнээ гомдох тохиолдол байдаг. Тэгээ уучлалт гуйх чадвар ирчүүд маань харьцангуй сул байгаад байдаг. Гэхдээ сүүлийн залуучууд арай гайг болж ах шиг байгаа. Тийм. Уучлалт гуйхгүй ингээд гомдогоо л яваад байх юм бол нөгөө хур юм нь хөрөмтлөгцсаар байгаад нэгэн цагт тэгээд эцсийн шийдвэр гаргахад хүргэдэг. Тэр эмэгтэйг за эрэгтэйг ч гэсэн. Ялангуяа одоо 40-од насны хосуудын донд гэр бүлийн зөрчил гардаг шалтгаануудын нэг нь бол одоо нөгөө бүсгүүчүүд маань нэлээд амбицлог болсон. Нөгөө гендер гэж их ярьдаг болсон шүү дээ. Тэднээс карьер хөөн, албан тушаал, боловсрол хөөн, гинкүүдтэй нөхрөө үл ошоогоод эхэлчихдэг. Айхгүйсэн ч болохоор юм байна. Яг зөв. Би энэтэй амьдрах юм байна. Чадах юм байна. Гэт тэнгууд нөхөр чинь бас хүн шүү дээ. Гомдно. Тэгээ нөгөөх нь хөрөмтлөгдөн. За зарим тэр эмэгтэйчүүд бол бас хүүхдүүдээ хүртэл хаяа явна. Ажил гэсээр байгаа л. Нөхөр хүүхдүүдээ өсгөн гэл гих мэтлэн. Тэгээд хамгийн гол одоо гэр бүлээ авч үлдэх чадвар бол ерөөсөө л ярилцах, ойлголцох, их уучлалт гуйх. Болж игэл гомдоохгүй байх, гомдож байгаа шалтгаануудаа олох, дахиж тэр үйлдэлийг давтахгүй байх. Тэр л хамгийн чухал байх нь шүү дээ гэр бүлийн. Ойлгож байна хашаа. Ойлгож байна. Баярлалаа. Одоо гэр бүл одоо тань дээр ирдэг хүмүүсийн ихэнх нь гэр бүлийнх гэлээ те. За 3-ны 1 нь. Тэгвэл үлдсэн 3-ны 2-т нь юу байх вэ? Ихэвчлэн. За тэгээд манай сэтгцийн асуудал бол байна. Тэгээд нөгөө сэтгэл засалч юм чи гэдэг за би ч өөрөө янз бүрийн бизнес хийж аюу олон амжилттай дампуурч байсан. Тэгэхээр тодорхой хэмжээний нөгөө бизнесмен гэсэн үг шүү дээ. Янз бүрийн төвчний захирлууд ирнэ. Тэгээд коучинг, менторинг хийнэ гэсэн үг. Бизнесийн тал дээр. Тий. Тэгээ хүүхдүүд бас ирнэ. Хүүхдүүд нь одоо юуны хав вэ? За янз бүр асуудал байна. Гэр бүлийнх тий. Дахиад тэгээ өстө бүли байна. Одоо харамсалтай энэ сошиал бүли бол амар. Бүр ноднод дээр нэг охин ирж ирсэн. Гэрээс 3 хоног алгуулсан. Тэгээд яасан чи ээж нь сүд болоод тэгсэн чи нөгөөдөг чи амиа хорлолно гэд явцсан. Нэг найз залуутай байсан. Тэгсэн чи найз залууд нь ангийнх нь өөр фракцийн охтууд сайн. Тэнгүүд тэр ангийнх нь охтууд тэр охиныг бүлийцэн байдаг байхгүй. Сошиал битүү бүли. Дарамжилсан янз бүрээр бичсэн. Тэгээд тэр охин үнэхэр тэсхийн аргагүй болоод
Тэгээд явсан. Гэхдээ аз болоход нөгөө тэр үйлдэл хийгээгүй. Ээжтэй хэлсэн. Ээж нь арга хэмжээ авсан. Сургуулийн одоо удирдлагуудаас арга хэмжээ авсан. Тийм. Зөвхөн энгийн тохиолдолд сургууль шилжих асуудал гардаг. За яг тодорхой тохиолдолд бол нөгөө хүүхд маань нөгөө хүүхдүүдтэйгээ дасан зохицоод ойлголцоод дэвлэрээд явах тохиолдол бас байдаг. Гэхдээ харамсалтай нь бас энэ орлох тохиолдол байдаг. Ямар ч харамсалтайгаар төгсөх магадлал бас өндөр байх нь шүү дээ. Ингээд ивэл тийм ээ. Тэгээ нөгөө эцэг ихтэйгээ бас энийг хэрвээ ярилцахгүй бол арга хэмжээ авахгүй бол цаатлын төгсгөл бол ийм байх магадлал маш өндөр байх нь. Хүүхдүүдтэйгээ ч бас их ярилцдаг байх шаардлагатай. Заавал. Тэгэхгүй бол одоо манай дээр ингээд нөгөө эцэг эхчүүд хүүхдүүдэд авчираад за манай хүү охин тэ өрөөнөөс гарахгүй байна, ууртай болчлоо, юм ярихгүй байна. Эсвэл нөгөө дэлгэцнээсээ салахгүй байна гэж зөндөө гомдолж ярьдаг. Гинкүүд юм ярьдаггүй хүүхэд гэж байдаггүй. Хүн гэж байдаггүй. Одоо эхнэрүү ч гэсэн заримдаа нөхрөө авчирал манай нөхөр юм ярьдаггүй гэл. Тэнгүүд хамгийн гол нь сонсож чаддаггүй аав ээж эхнэр нөхөр гэж байдаг. Одоо хүүхэд 3 настайд өдөрт нөө 300 асуулт асуугаал эхлэх үед нь ээж нь юм уу аавасаа асуулт асуугод за мэдгүй цаашаа ядаргатай энэ завгүй гэж ямар нэгэн байдлаар шалтгаан тооцсоор байгаад нөгөө хүүхэд маань хагдчихдаг. За энэ аавтай ээжтэй яриад нэмэргүй юм чинь. Ярих болчихдог. Тэгээд ярилцаж байгинкууд яаж ярилцахын тэр арга аав ээж нар олдгоо. Милтон Эриксон гэж Америкад миний шүтдэг сэтгэл засалж байсан. Тэрний нэг үг өгдөө. Хэн нэгнэр ахыхын тухай яриулахын тулд өөрөө эхлээд ахыхаа тухай ярьж өгөө гэж. Тэгэхээр одоо хэн нэгэн хүн өөрөө яриад тэгээд нөгөө хүнээ сонсоод байх юм бол ямар ч хүн ярилцах боломжтой байдаг. Энэ дэр нэг инээдтэй асуулт. Хэрвээ та одоо хүн сэтгэл засалж хийхин тулд одоо өөрийнхөө талаар эхлээ ярих уу? Ярина шүү дээ. Одоо чинь сэтгэл зүйчид бол өөрийнхөө тухай ярьж болохгүй гэж ярьдгийн. Гэхдээ Милтон Эриксон бол өөрийнхөө амьдралыг маш их ярьдаг гэсэн. Би ч гэсэн маш их ярьдаг. Яг л гэхээр за мэдээж нэгдүгээр мэрэгжлийн хүн. Дээрээс нь үзсэн, харсан, уншсан юм байгаа. Дээрээс нь хувийн амьдралын туршлагууд байгаа. Тэр болгоныгоо одоо номын үгээр чи ийм байх ёстой, тийм байх ёстой гэж ярихын оронд би тэр жил тэгж жагаад алдчихсэн шүү. Тэгж онжсэн шүү. Алдаагаа ингэж засчихсэн шүү гэдэг өөрийнхөө кейсийг ярих юм бол нөгөө манай үйлчлүүлэгчид тэр нь илүү сонирхолтой, илүү буудаг. Ямар нэгэн цензургүйгээр шууд энэ бэлэн кейс биш үү гэл. Одоо тэр байтга үлгэр засал, домог засал гэж байдаг. Жишээлх юм бол одоо ингээл гуруулаа суужаал эртээ урдын цагт гээл эхлэх юм бол хоёр миний өдөөс за худлаа бити ярих гэдэг их боломж байхгүй шүү дээ. Тэгэл би нэг үлгэр ярьчихна. Эсэргүүцэхгүйгээр сонсдог. Тактикод маш их л дээ. Тийм байна. Одоо түрүүний ярьжсэн рүү буцаад ороход хүүхдүүд рүү одоо юу гэдэг ярихаа болцсон гэнгүүт нөгөө хүүхд манд ингээд эцэг эхчүүд ихэвчлэн надад одоо тэгдэлтэй хүмүүс бол энэ манай хүүхд ингээд зүрхээр жоохон өвдөд ингээд гэдэг. Тэг ингээд ерөөс хүнтэй юм ярьдгүй. Тэг ингээд зовөр нь энэ байна гэдэг ийм юмнууд яриад идэг. Тэгээ асуунгууд ингээд хараад ингээд үзэхэр яадаг гэхэлэр нэг тийм өвчин бол байхгүй. Тэгсэн мөртөө нэг ингүүт. Өнийг онцгой мал ус түүлийн тийнейжер дизайс юм бэ. За яа гэдэг. Тэг тэнрүүгөө бүгд ингээд бохоо ярьдгүй, харддгүй гэдэг ийм юм яриад идэг юм байна. Тий. Тэгэнгүүт нөгөө түрүүний хэлсэнчлэн аав ээж нь хүүхдээ сонсдоггүй, ойлгодоггүй, санаатай эсвэл санаандгүйгээр ойлгохыг хүсдэггүй. Тийм чадвар байдаггүй. Тэгэхээр би хэлдэг. За нэгдүгээр та өөрсдийнхөө баг насыг сандаа гингүүд бидний үед чинь ийм байсан, тийм байсан гэл одоо та нарын үед гэл нөгөө эцэгчүүдийн нэг загвар байгаа шүү дээ. Хүүхдүүд бол тэрийг бол ойлгохгүй шүү дээ. Одоо Gen Z-ийнхэн бол бидний үед чинь та нарынхаас шал өөр эднэс гэл. Одоо жишээ нь манад ингээл манай үеийнхэн ч гэдэг юм уу хальж байгаа дүү хосууд ирээд ч гэдэг юм уу. За бидний үед загнуулж үзээгүй, зодуулж үзээгүй хүн байхгүй шүү дээ гингүүд. Жишээ нь би бол одоо нэг удаа загнуулж үзээгүй хүн байхгүй юу. Тийм хүмүүс байгаа шүү дээ. Тийм. Тэр хүн болгон ондоо яг зөв. Бас хэлдэг үг нь юу гэхээр манай дэрж байгаа хүн болгон өөр, хүн болгон эрх болгондоо өөр, эрх болгонд би бас өөр. Сайн байна нөгөө тийм. Мөнхийн хогсогчтой. За ер нь ийм байна. Бас ингээд хүн тагалгаан энтерт орсны дараа өвчтнүүд дээр та их орж сэтгэл засдаг бах тий. Би хавдар судлалын үндэсний төвд 8 жил зөвлөх хийсэн. Тийм. Тэгэхээр тэнд ч одоо бүх тасгаар нь явна шүү дээ. Голцоо нөгөө хөнгөвчлөх тасагт ажиллана. Нөгөө ертөнц рүү явах гэж байгаа хүмүүсийн зөвөрийг багасгах нь тэгж жагаад бурхан болгоно. За тэгээд мэдээж мессийн бүх тасгуудаар явна. Хагалгааны өмнө нөгөө хүндээ одоо ховс хийгээд яхад эдгэрэлт нь хурдсан, зовир нь багасна. Дараа нь хагалгаанд орсны дараа хүндрэл гарах юм бол тэрэн дээр нь бас ажиллана. Нэг хэсэг би бас нэг дөрөмлөгийн эргэтэн элэг шилжүүлэн суулгах тэр дуудагддаг байсан. Сүүлийн үед тэгээд данч завгүй болчиход
чадахгүй л болчих. Хүмүүсийн сэтгэл зүй нэлээ өөр болт юм шиг үлээ тий. Тэглэг байх уу? Хагалгааны дараа. Тэглэг байх уу? За хагалгааны өмнө бол мэдээж айц байна тодорхой хувьд нь. Хагалгааны дараа бол бас өөр. Энэ ч нөгөө PTSD шүү дээ. Гэмтлийн дараах стрессийн эмгэг. Энэ ч айгүй том сэтгэл зүйн одоо айцл өсч байгаа юм л да. Тэр чинь өвдөлт дараа нь үргэлжлэнэ. Яг би бол ингэж боддог л доо. Ер нь бол хүн одоо түрүүний хэлжсэн нөгөө хөнгөвчлөгтөр гээд явхаар хүн ингээд яг ингээд мэдээж ингээд одоо юу гэдгийг сэтгэлээ сайхан тайван болгоод за ингээд мэдээж хойд ертөнц рүү ингээд явж. Тэгэхээр нөгөө нас орно гэдэг зүйлийг бол амьд үлдсэн нас урахыг мэдэрдэг юм а гэд. Тэгэхээр бас арга гэрийнхэнд нь бас харилцаа холбоо үүсгэж бас тэглэг байх уу? Зөв тайлбарлаж өгөх хэрэгтэй болох нь шүү дээ. Ямар амар юм ярьдаг юм бэ та. За баярлалаа. Маш сайхан хатан дотны яриа боллоо. Радио Авс 89.7-оор та бүхэн бид гурийн яриаг сонслоо. Тэгээд энэ манай энэ подкастыг энэ талах чихрийн амуу брэнд бидэртэй хамтарч ажилладаг. Тэгээд энэ сахаргүй энэ зүйлийг бид илгэлье. Баярлалаа. Ингээд юу хүрдэггүй маа. За ажилд амжилт хүсье. Та нэвтрүүлэг орохоор бас өөрийнхөө хаяг утсыг ч юм уу доор нь биччихвэл маш олон хүн танаас бас зөвлөгөө авах гэж хүсэж магадгүй. Тэгээд тэгж болно. Тийм цаг зав гаргаж ирсэнд маш их баярлалаа. За та бүхэнд бас баярлалаа. Баярлалаа. Амуу жигнэг. Сахарын агуулмж маш бага. Транс тус агуулаагүй, хүнсний нэмэлтгүй, зохицуулах үйлчилгээтэй. Таны эрүүл мэндэд. Амуу жигнэг. Сахарын агуулмж маш бага. Транс тус агуулаагүй, хүнсний нэмэлтгүй, зохицуулах үйлчилгээтэй. Та эрүүл мэндэд анхаараарай. Радио Хаус 89.7